багшийнхаа сургаал бид баярлалаа. Сүүлчийн хичээлдээ хонхоор ижилсээ шүргийн мөрөд шиг зэрэгцэн сууцгаалаа. Сайхан мөчрөл инээд бэлгсэн шугад чидүүдээ бид тусгаалаа. Сэргэдэн хонхны дуяараа соргодын танхимда улам хорогдолоо. Чин сэтгэлийн бэлэгтэй зэрэгмээ багшийнхаа сургаалд бид баярлалаа. Сайн бацхан уу? Хаврын саруулсан энэглөө хорвоо тохиох энэхэн мөчид хонхны баяраа тэмдэглэж байгаа хайрт багш, сурагчид, эцэг эхчүүд та бүхнийхээ хаан амар хатан мэндийг эрен мэдчилье. Дасаж янагсан сургууль минь баярын туузаар мишээгээд дайныг тэтгэгч багш нар минь багтлын өнгөөр нэмсэглээд анхны хэмээх тодголтой анх дахь чимээх түүхтэй мөнгөн хонхны баярын мэндийг өргөн дэвшүүлье. Баярлалаа. Монгол улс бүхэндээ Африка арабуудын томтоос түншээ хоёр сургаас томоосдээ арабуудын боловсролыг хэлсэн. Хоёр нэрээр Африк улс бүхэндээ хэлсэн. Энэ систем үгээр үндэсээр Африкао За ингээд өнөөдөр Баатар хот Москвагийн нэрэмжид боловсон соёлын шийдвэрийн яамны лаборатори зохицлогоор сургууль их сайхан олон уншилтай улсын тэргүүний сургууль 33 дахь сургууль эрдэмтэн багш нар ажилтан ажилчид хүндэт эцэг эхчүүд сургуулиуд өсөж байгаа охид өвгүүдтэй шин сэтгэлийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд манай төгсчдийн одоо сургууль төгсөж байгаа хүүхдүүд маань эцэг эхчүүд сургуультай бас
бяцхан бэлэг дурсгалын зүйлийг ардуудах энэ хүндтэй үүргийг би бас давхар хүлээж байгаа. Тэгээд 50 жилээрээ манай сургуулийн хамт олон 50 морин хуурчид бэлдэж гаргаасаа бидээ гэдгийг сайхан мэдээд эмэрхтэй өрөөлийг өөдөөд өргөн дэвшүүдэн морин хуурыг гардуул яа сургуулийн захирал хичээл хэрэгжээ өрж байна. Усбай доктортой хөгжил төслийн уралдаан тэргуун байр эзлээд манай сургуулийн 3 охин төслөөрөө нэгдүгээр байранд орж 1 сая төгрөгөөр шагнуулсан байгаа. Энэ 3 охиноо тайснаа ирээ. За сайн байцгаана уу. Өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа үеийнгийн найзуудтай болон энд хүрэлцэн ирсэн багш эцэгчүүдтэй бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид гурав ECF Монголын олон улсын байгууллагаас зохион байгуулсан ус ба доктортой хөгжил сэдвтэй төслийн уралдаанд оролцсон байгаа. Энэхүү төсөлд болохоор 70 гаруй сургуулийн 100 гаруй шилдэг төсөл ирснээс манай төсөл тэргуун байрны шалгараас сая төгрөгийн санхүүжилт авсан. Тэгээд энэ санхүүжилтээрээ 12 фиангийн хамт олноос сургуульдаа 1 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг дурсаж байгаамаа. Баярлалаа. Сууд асгарах совдан босоод хэвэр дөрн цэцгэс сургууль цагийнсан инээд цовоо жигнэг хонхос. Соёлын тэргүүний ажилтан давааж багшийн дэвлэлтэй тайрын хөвгүүд 7-гийн ангийн сурагчид үзэгдэнэ. Мөрөөд хамгаалсан дэгжиг сүрд шилгэр хөгөрсийн удам 11 хүү эрхэс наадах тэнгэрийн чивэг бичид мэд гэлэлцэх 6 охин алдаа дутагдлыг баллуураар баллая амжилт олтоо даллуураар 12 ангийнхаа Нэгэл мэдгээд 12 жил өнгөрч нэг сэтгэл зүрхээрээ хөдлөлцөн алхана. Уйлж дуусан бүхий л агшин хизээж мартахгүй миний л ангийнхаа. Өдөртөн чигсэн ангийн
Итгэл хэрсэн золбоог нь гişүн охид минь 16. Айрын цэрэг шиг тэгцэрсэн зоргийг нь багтан хөвгүүд минь 16. 12-ийн Анги битэрэ өчигчэн хоёроо. ижил багын нөхөд минь ингээд бил төгслөө. Эцэн шиг дотн багш танийгаа эгнэд бид санаж явна. 11 жилийн туршид сурагч ахуй насндаа үе тэмгийнхнээ манлайлан суралцсан дараах нэр бүхий сурагчдыг сургуулийн захиргааны шагнал болон хүүхдийн байгууллагын шагналахад бэлэн болсон байна. За ингээд шагналыг гардуулж өгнө хэмээн сургуулийн захиргааны төлөөллийг хүндэтгэн өгсөн байна. За ингээд сургуулийн захирлын 2015 оны 5 сарын 1-ний өдрийн тушаалаар 12-ийн А ангийн сурагч Пүрв Очир, 12-ийн Б ангийн сурагч Цэнгэлмаа, 12-ийн В ангийн сурагч Адиас Сүрэн, 12-ийн Г ангийн сурагч Амар Жаргал нарыг манлайлагч алтан медалаар шагнасан байна. Шагналыг сургуулийн захирал Эйфанта, Монгол Улсын гавьяа турш Бадам хандад сургуулийн менежер Чимгээ Дөл нар гартуулан өгч байна. За дараагийн шагнал нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын шилдэг хүүхэд өөрөөр хэлбэл нийслэлийн шилдэг хүүхэд алтан медалаар 12-ийн А ангийн Жаргалмаа, 12-ийн А ангийн сурагч Жаргалмаа, Б ангийн сурагч Болох Цэцэг, 12-ийн Б ангийн сурагч Шин Баяр, 12-ийн Б ангийн сурагч Мөнгө Цэцэг, 12-ийн Б ангийн сурагч Мөнгө Цэцэг, номер 2 Батмунгийн номер 2, 12-ийн Б ангийн сурагч, 12-ийн Г ангийн сурагч Болормаа, 12-ийн Г ангийн сурагч Ууган Туяа нарыг шагнасан байна. Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын нийслэлийн шилдэг хүүхэд алтан медаль. Г ангийн сурагч Ууган Туяа. За шагнал авч байгаа хүмүүстээ дахин баяр хүргэе. За Монголын хүүхдийн орны эрдэм алтан медалаар 12-ийн А ангийн сурагч Зандраа Аргач, 12-ийн Б ангийн сурагч Мишель, 12-ийн В ангийн сурагч Бадам Хорол, 12-ийн В ангийн сурагч Од Баяр, 12-ийн Б ангийн сурагч Од Баяр, 12-ийн Г ангийн сурагч Мөнх Оргил, 12-ийн Г ангийн сурагч Номын Эрдэнэ, 12-ийн Г ангийн сурагч Отхоо, оюун цуглын Отхоо. За 12-ийн Г ангийн сурагч оюун цуглын Отхоо. За мөн 12-ийн А ангийн сурагч Б Бэлгүн, оюун ухааны хөгжлийн академийн шилдэг сурагч алтан медаль, 12-ийн Б ангийн сурагч Одон Тунгалгийн Булган, мөн оюун ухааны хөгжлийн академийн шилдэг сурагч алтан медаль, 12-ийн А ангийн сурагч Оюун Туяа хүүхэд залуучуудын хөгжлийн шин зүүн авьяас төвийн алтан медалаар тус шагнагдаж байна. За энд мөн 11 жил дараалан амжилттай суралцсан математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангийн сургалтын ангийн 12-ийн Г ангийн сурагч Баяр Заяа Угтай Батчингсийг математикийн гүнзгийрүүлсэн сургалтын ангид олон жил дараалан амжилттай суралцж өөрийгөө хөгжүүлэн дүүрэг нийслэлд улсын хэмжээний олимпиадад
удаа дараа амжилт гаргасан тулд баяр хүргэж өргөмжлөд мөнгөний шагналыг шагналсан байна. За манай хүүхдүүд сурлаг урлагийн их амжилт гаргахын төлөө спортын төлөөр одоо үс тэр дэлхийн татсан маш их өндөр амжилттай суралцж байгаа юм аа. За үүний нэг тод жишээгүүд олон хүүхдүүд спортын зэрэг цад авч байна. За ингээд хамгийн ихтэй 12-ын ангийн сурагчид цагаан цоожийн баасан жаргал баян зүрх дүүргийн биеийн танил спортын хорооны даргын 2015 оны 4 сарын 29-ний А24 тоо тушаалаар сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэг авсан байна. За мөн 12-ын ангийн сурагч инх төвшингийн мөнхтөр сагсан бөмбөгийн волейболын 2 спортын 1-р зэрэг авсан байна. За мөн 12-ын ангийн сурагч Эрдэнэтрийн од хоёр мөн сагс волейболын төлөөр тус 1-р зэрэг авчээ. 12-ын ангийн сурагч Цэрэн очрын отхон номон сагсан бөмбөгийн спортын 1-р зэрэг. Од хоёр зэрэг авч байгаа. Мөнхтөр бас 2. За ууган Эрдэнэ 12-ын ангийн сурагч Пүрэв дагчийн ууган Эрдэнэ волейболын спортын 1-р зэрэг. 12-ын ангийн сурагч Мөнхбаатарын Цэнгэлмаа волейболын спортын 1-р зэрэг. За мөн Баясгалангийн Болгоч цэцэг волейболын спортын 1-р зэрэг. 12-ын ангийн сурагч Жавхлангийн Улс хоёр волейболын спортын 1-р зэрэг тусгал болсон байна. За цаашдаа энэ хүүхдүүдэд спортын мастер болох үнцэтэй сайхан юмнуудыг төвшүүлье. I never want the sun.
За юуны түрүүнд өнөөдөр хонхны үерээ хийж байгаа октод хөвгүүдтэй за мөн багш нартай хонхны үерийн мэндийг хүргье. Нэг ийм шүлэг байд юм. Тоод торхон форумтой сурагч ахуй насны минь томоогүй үеийг сэтгэлд минь зурх цэвэр ариун инхрийхэн цэцэг шиг үерхэл минь чи хаан байна. Нэг ширээний хоёрын нууцсан амин яриандуу ногооны талбар чугалцсан намрын тэр өдрүүд дүү айшлавч зүрхэндээ хайрладаг ангийн минь багшийн үгэндүү айлгавч үгэнд нь уярдаг айлгүй октын айшиндуу тоод торхон форумтой сурагч ахуй насны минь томоогүй үеийг сэтгэлд минь зурх цэвэр ариун инхрийхэн цэцэг шиг үерхэл минь чи зургийн цомогт багтсан шигэ зүрхний минь гүнд үлдээ юу. Хүнс дуудлах үнэхээр сайхан байна. Хүсэл дөрөөд сэтгэл сэргээд гоё байна. Харих хэцүү түүнийг алдхаас айн. Харамтайхтай гэх хүнтэй болцсон байна. Цархах ардуулдэж харийг ч надхан зүрлэгдэж сэтгэл хөнгөрч гэрэлтэн санаа алдах биш тэрхэрэн сайхан чинийхээ сэтгэлийн сайхны зодомо Их сайвагчтай 12-ийн вэн. Хавдуржигчтай 12-ийн гэнгийг дурсам шишиндээ орохыг урьж байна. Үрд дурсагдан санагдах ангийн андууд минь баяртай. Үр хойч ирээдүй болсон бяцхан дүүнар минь баяртай. Үндэт сургаалаа хайрладаг багш нар минь баяртай. Үргэлжийн шуугаад сургууль минь баяртай. Сурагчийн хувцас өргөж минь баяртай. Сэтгэл зүрхэнд уяатай сургууль минь баяртай. Сэтгэл дотнохон ангийн багш минь баяртай. Сэрхэн цавуугийн нөхөд минь баяртай. Саяхан дэрсэн он жилүүд нандин дурсамж болон үлддэг. Сайхан үерхсэн ахуд минь садаа замаар цугч. Сүүлчийн ховтой хамт сурагчнаасаа хүлээ. За сууцгаана. За багшийн нэр Бадам хан. Дорсомжийн гिचээд хийх гэж байгаа явдал багш нь хязгааргүй баярлж байна. За ингээд та нарыгаа надтай хамт энэ дорсомжийн гिचээлээр айлн байхаа гэж багш нь найж байна. Ингээд хамтарч гिचээд хийцгээе. За миний хүүхдүүд 10 хэдэн жилийн өмнө 6 настай бэлэм хөрөхгүй биетэй дэндүү хөөрхөн насанд дурсаж анхныхаа багшийг сэтгэлдээ дүрстэн бодож аль сургуулийн ямар ангид ямар багшаар гिचээл заалгаж ямар танхимд орж байснаа бүгдээрээ босоод нэг дурсан санацгаа. Анхныхаа багшийг бич мөн адил анхныхаа багшийг сэтгэлдээ дүрслэн бодож байна. За баярлалаа сууцгаа миний хүүхдүүд. За ингээд би багшаа дурслаа. Миний нэгэн адил та нар багшаа дурссан байхаа. За миний хүүхдүүд та нар аав ээжийн хүү аав ээжийн охин байсан бол өнөөдрөөс эхлээд ардын сургуулийн сурагч гэсэн албан тушаалтай боллоо. Ямар тушаалтай гинэ үү?
Ямар тушааттай гинэ үү? Сурагч. Би бол юу вэ? За, ингээд бүгдээрээ хичээлдээ орцгоё. За, Эрдэм номын хамгийн анхны анхдагч өсөг бол ямар өсөг вэ? Оо, сайхан байна. Бүгдээрээ дугуурлаа, баярлалаа. За гэж хэлэхэд ямар эргэтэн орж байна? Оо, чөлөөтэй хэлэгч байгаа үедээ. Ахаад бүгдээрээ хэлдэ. Ахаад хэлдэ. Ахаад хэлдэ. Та нар аагаа мэддэггүй миний хүүхдүүд. Мэднэ үедээ. Та нар 6 настай байхдаа айгүй аагаа мэддэг л байсан байгаа. Орчин үеийн хүүхдүүд чинь тийм болсон шүү дээ. За ингээд аагийн багш нь бишиж үзүүлнэ. За ааг бичих өмнө бүгдээрээ гарын хөдөлгөөнөөрөө ааг яаж бичдэг юм бэ гэдгээ багш нь үзүүлээ. Та нар намайг дагаад хийгээрэй заа ёо. За. Дэгээ эхлэлтэй урчлуун зурлаг, орхис төгсгөлтэй шулуун зурлаг. Хөндлөн зурлаг. Хэдэн дүрснээс бичв? 3 дүрснээс. Яасан сайн хүүхдүүд вэ? Баярлалаа. За тэгвэл одоо багш нь бичиж үзүүлье. За аасгод би сая хэлсэн. Би тамаар бичнэ. Оо, ийм 3 зурлаг. Тэгээд хөндлөн зурлаг. За би сонирхуулаад хэлье. Багш нь энэ олон жил багшлагтаа аасыг олон янзын дүрсээр зааж үзүүлж байлээ. За жишээлбэл энэ юу вэ миний хүүхдүүдээ? За би сургуульд орохдоо 1944 оны сурагч бай. За дараа нь би яаж ийсэн бэхээр ингэж бичижсэн. Одоо өнөөдөр бид нар яаж бичиж байгаа вэ? Ингэж бичиж байгаа. Тийм ээ миний хүүхдүүд. За л бүгдээрээ бичээрэй. Аагаа бичиж. За дэгээ эхэлж шít. Оо тэгээд ингээд за энэ жаахан шавгаар болчих. За шулуун зурлага татлаа. Орхис төгсгөлтэй. Тэгээд дундаа хөндлөн зурлага зурж байна. Алив нэг дахиад нэг бичих гэж. За аагаа уншаараа. Ахаад нэг бичиж. За ийм аанууд бичлээ. Оо сайхан бичсэн байна штэ миний хүүхдүүд. За ингээд цагаан тулгаан гिचээлээ бид дурсаж одоо өндөрлөе. За дараа нь бид нэр та нар олон сайхан гिचээл заалганаа миний хүүхдүүд. Олон гिचээл эрдэм сурнаа. За ингээд алив хүнийг хэлэх үү? Миний хүүхдүүд. Зорьсондоо зоригтой, зорьсондоо зоригтой, хүссэндээ хүчтэй, санснараа сайн яваараа гэж ерөөё. Мэдгэдэггүй өөрчилж чимээгүй ятгадаг шидтэй юм. Хүүхэд насанд хүрэгдэг шидэд галт тэрийг жолоодан гэгээхэн дурсамжаар минь аялуулсан танд эрхэм танд гялалаа. Нам дээр намын садан эрхэм багш Бадам ханд танд дурсгав. За баярлалаа. 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 За ингээд энэ сургуульд олон удаа дурсамжийн гिचээ зааж үйсэн. Тэгээ нэг дуулмаар санагдлаа. Тэгээ та нар ядарсан байх тийм. Одоо та нараар дуулуулна. Очрон зодохын ерөөл дуу штэ. Тэр нэг дуулцгаая. Багш нь эхлэх гээд үзье та нар бүгдээрээ дуулна. За баярлалаа миний хүүхдүүд.
унтранда автаж сурагчийн хуцаар житэн гойсон сургуулийн жирүүдэд дуудаас Салчин дораж байна сурдин бишээ үрдин сэтгэлээр зунасан чадгал жавна ажил эрдмийн замида арун зүгтээ замнан Асныха өдлөөгүй ухаанд уртхан юм шиг санагдаж байсан гэрлийн хурдаар өнгөрсөн жилүүдийг энхэн насанда та бид мартахгүй Эднийг сураад хоцлаг эхлэс аюул хатежиндэ дүүрэн баяр Бид ирчүүдийн дунд нэг тэмцээн явуулах гэсэн юм. Маш өндөр шагналтай тэмцээн. За өөртөө итгэлээ за 17 гараад ирсэн. За наш яг энэ зогсч хүндрээ зогсч. Би төрөөс нэг хүндэн заяа мөрөөдлийн театрын тоглолтыг үзүүлнэ. За. Чи бараг тэдэрэг хасагдсан дөө. 1 2 3 4 5 6 7 8. Тэгээ 2 хүн байна. За. Зарим оргийн тоглоомыг мэдэх бах тоглож ирсэн ч яах. Хүний гараар бүтсэн одоо маш олон зүйлүүдийг тийм үү? Хүний гараар бүтсэн. Тэгэхээр энэ одоо жишээ нь танхим бол хүний гараар бүтсэн одоо зөндөө зүйлүүд. Одоо энэ ширээнд ирэхэд одоо Jimmy's, Nunda, Sprite одоо юу гэх юм. Тэгэхээр миний хийсэн зүйлийг л ерөөсөө надад авчирч игээд байх юм. Хамгийн түрүү тийм ээ. Тэгээд одоо 5 толгойд 2-2-оор хамгийн сүүл үлдсэн хүмүүс ингээд хасагдаа явж байгаа 2-2-оор хасагдаа. За тэгээд боломжтой оролцоорой. Юм эвдэж нураахгүй тийм ээ. Унж бэлтгэхгүй хамгийн гол нь шүү дээ авчираа зөвхөн яг энэ дээр бариад дээшээ бариад зогссон шээ заяа. За ингээд одоо жишээ нь юу гэдэг хамгийн эхлээд шоргоолж олдохгүй. Шоргоолж бол үнэхээр энэ бол байхгүй хайгаач олдохгүй. За тэгэхээр ингээнээс эхлэнтэй бас ямархнаас тийм үү. За анхааралтай байгаарай. Анхааралтай байгаарай. Болгоомжтой оролцоо шээ заяа. Нэг ширхэг биш нэг ширхэг шүлэгтэй заяа. Энэ айгууш дайчин залуу гэдэг. Юу сонсоогоор уушаа авчихад мандрины нэг ширхэг хумс нэг ширхэг шүлэгтэй. Мандрины нэг ширхэг хумс шүү. Авчирна. Энэ барьж дүү бүтээр нэр. За 1 2 3. За босоо. За босоо. За босоо. За тэр дөө суужгаарай. Цамцтай дөө.
За бусд нь уцаад авчи. За үлдсэн усууд нь зогсчихоорой. Үлдсэн усууд нь зогсчихоорой. Одоо өөрөөсөө биш шүү. Хүнээс дандаа авчлаа шүү заяа. Анхаарлаагаар 100-ийн дэвсгэрт нэг ширхэг өөрөөсөө биш. Хүнээс 5 залууд нь эхний 5 залууд 6 залууд биш үү? 1 2 3 5 өөрөөсөө биш шүү. 6 За болсон 6 За босон сууж хийж болно. За суугаараа 6 За 7 хүн шүү. 7 хүн үлдсэн шүү заяа. Додоогоос одоо 4 үлдэн. Додоогоос 4 үлдэн. Анхааралтай байгаарай. Анхааралтай байгаарай. Одоо 4 залуу үлдэн. Ихтэй хүний зүүн чихний эмэг болгоомжтой байгаарай. Эхний 4 залуу үлдэн. 1 2 3 4 За болсон. Болсон. За тэр улаан зангаатай цагаан зангаатай хоёрдоо сууж байгаарай. За 4 үлдсэн. 4 үлдсэн. За 4-өөс одоо 3 үлдэн шүү. Анхааралтай байгаарай. Эрэгтэй хүний Өрөөсөө амьс хүнийг шүү. Эрэгтэй хүний хар амьс нэг ширхэг барай загсан. 1 3 үлдэн шүү. Нэг ширхэг амьс. 1 Өөрөө 3 залуу үлдэн штэ. Эхний одоо дахиад 2 хүнийг авна. 2 хүнийг авна. Эй, найзуудаа хар амьсад хайдаад өгчөө штэ. Юу сүртэй вэ? Эсвэл бүгдээрээ шивэртэй юм уу? 2 3 За энэ хараа. Дэш нэрээ. Ада, чи нэг аавш. Ачи яа. Та боцоод аавш дийгэрээ. Яа. Аалхан. Ачи. Босоордоос олох нэ. За орон зодоо загсчээ. За 3 залуу үлдсэн. 3 залуугаас одоо 2 үлдэн шүү заяа. 3 залуугаас 2 хүүхэд үлдэн. Анхааралтай байгаарай. 3 залуугаас 2 үлдэн. Манай автод бол ер нь одоо 12 дахь юм чинь уруулаа будчих шүү дээ, тэ? За тэрийг дараагаар нь. 3 залуугаас одоо 2 үлдэн. Тэгэхээр яах вэ гэхээр та бүхэн селфи мэдэн тийм үү? Хамгийн их селфи октоодтай шүрэгтэй. Октоодтай селфи хийсэн хамгийн их селфиээс 2 нүдтэй нэг нь хасагдана. Цаг явсан. Өөрөөр хүнтэй авах болно шүү. Нэг 15-нд 2 3 хамгийн одоо сайн дараа шүү. Наач ирөө бүтгэхгүй юм уу, фокусгүй байх юм бол тооцохгүй шүү. 4 5 6 7 8 9 10 За уцаар гараад ирээрэй. За уцаар гараад ирээрэй. Манай селфи ч мөн хийж явах чи вэ? Ястаа селфи хийж тийм аа. За одоо харъя. Энэ октодыг ерөөс дандаа бүгдийг сүн суулгаад авчихсан байна шүү дээ. Царай зөсөн байдаг. За 1 охин байна. 2 3 охинтой 4 охинтой юу яасан байна? Селфи ярьж штэ би. 4 охинтой селфи хийсэн байна гэж та нар хий. Жохон хүүхдүүд байж 4 5 6 энэ өөрөөх нь нүүр бол тал гарсан байна. 6 энэ бүр гар орсон байна тий. Энэ охинтой селфи хийсэн гартай селфи. 6 7 8 9 10 11 12 За манай автод зүгээр ингээд уцыг хэлээ. Юу ээ чи тэр духмуу хөтөр аваад бүр зүгээр дух явж штэ нэг хүний. Энэс айгүй мууган селфиэд авчаа. Цаана тэр селфи гэж хэлэхэд хэцүү юм уу? За 9 тоолё.
За сүүлийн эхний хэдэг аягүй явж байгаа сүүлийн хэдэг бүр өрдөө ингээ ярьсан шүү дээ. 1 2 3 4 5 6 7 8 За нэг өрөөдөө авах юм алгаа. Селфи гэсэн ганцаараа шавж явах шиг. За одоо энийг яг оруулъя та заяа. За 8 боллоо. Үгүй нэг хүнтэйгээ бүр 3 авчихсан юм. 8. Нүд 3 тух явж нараа. 9 10 11 12 13 За хоёроос одоо нэг үлдэн агартаагаараа та нар ийм үлгэр мэднэ үстэй яа нэ үнсгэлжингийн үлгэр тийм ээ гоё хан хүүтэй ордон дээрээ байж ирсэн 12 цагаас өмнө явах хөстэй тэгэхгүй бол нөгөө цаг нь дуусах гад ингээд тийм ээ үнсгэлжин байдаг тэгээ яарч гүйж байгаа болон шахаага хайчдаггүй юу тэгвэл та буяар улаан өнгийн дүүфэл улаан өнгийн шүү цайлааса энэ хаард сайн залуу сайн мэддэг дүүфлээ өгсөн ихний тэр залуу олсон чи өгөхгүй байгаад байсан байхгүй үгүй шүү энэ залуу чи маа ойлгомжтой шүү дээ ойлгомжтой чи гэсэн хүний гутлаа хэлэхдээ яасан сургуу юм Бэхэлцэн хэрцэн хурууны минхээ Үсгдийн төвтөртэйгэн хоцордоо Хамстад аягаар 86 бүгдээр